зорчигтой 3 автобус паркийн одоо иж бүрийн зохицлуур барилгын ажил 2018 онд одоо зураг төсвөнд батлагдаад эхэлсэн. 2019 онд тендер зарлагдаад 2019 он анхных нь ажлууд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6 жилийн хугацаанд нийт барилгын ажлын явц 80 гаруй хувьтай байна. Хамгийн гол барилга удаашрах болсон шалтгаан гэвэл голд нь ковидын нөхцөл байдлын үед 2 жил хэл гайл болон бусад параметрын хомсдлоор шалтгааж ажил гацсан. Мөн дээрэс нь хамгийн чухал юм бол 2018 онд зураг төсвөө хийгээд тендер зарлахдаа 12 багц ажлыг 11 компанид буюу зөвхөн шатхуун түгээх станцыг нэг компанид, офисыг нэг компанид, агуулгын нэг компанид гэх мэтчлэнгээр жижиглж өгсөн. За үүнээс үүдэлтэйгээр олон компани үйл ойлголцлууд удаадараа гарч ирсэн. Тийм ч учраас одоо энэ барилгын ажлууд юм удаачралтай байгаа. Тэгэхээр цааш барилга бүтээн байгуулалтын ажлууд дээр аль болох чанар сайтай цөөхөн компаниудаар ажлыг урагшлуулж хурдан гүйцэтгэлтэй явуулах нь илүү үр дүнтэй гэж ингэж үзэж байгаа. Манайд нийтдээ 12 багц ажил одоо тендер зарлагдсанаас 3 багц ажил нь цуслагдаад энэ зүүн дараагийн тендер зарлах ажил нь одоо ингээд яригдж байна. За үндсэн 9 ажил нь бол 95-аас 100% гүйцэтгэлтэйгээр дуусж байгаа.